Pro Production-ы бүтээл. Миний одоо хамгийн харамсдаг ч юм уу эсвэл энийг мэдээсэй гэж боддог зүйл болохоор найзууд эсвэл хамтрагч нар хоорондоо бизнес хийхдээ гэрээ хийгээч гэж одоо үнэхээр зөвлөмөр идэг. Тунгалаг наран гэдэг би бол Баяраа гэдэг хүний одоо хайртай охин нь. Тэгэхээр аав намайг энэ хороод мэдлэхэд одоо ингээд нөгөө магнаа тэнийн гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд маш их баярлсан гэсэн. Тэгээ тэр урамд нь ч юм уу яг ингээд аав ээж ихээ яг юм хайранд нь бас их эрхэлж өссөн. Манай гэр бүлийн хувьд 4 хүүхэд дөрвөлээ маш их байсан байхгүй. Тэгэхээр тэр хайрын донд юу вэ гэхээр хинч одоо тий нас хөөс тий бүх зүйлүүдээр ялгаруулах ёсгүй. Тийм тэгш харилцаан дээр өссөн учраас амьдралынхаа турш шударга байдлыг эрхэмлсэн, тэгш ширхийг эрхэмлсэн. Тэр маань бас магадгүй миний мэрэгжил сонголт маань илүү хувь хүний маань сонголтонд илүү нөлөөлсөн байж магадгүй. 10 жил байхдаа бол яг нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүдэд нэлээд сонирхолтой. Тэгээ тэр чиглэлээрээ бас Карл Попперын мэтгэлзээ ингээд тэмцээнүүдэд оролцоод ингээд явдаг гэсэн. 8 дугаар ангидаа Монголын одоо хүүхдүүдийн Карл Попперын мэтгэлзээний аврах шалралт тэмцээн болдог байхгүй. Тэгээ тэндээс би сургуулаа төглөөлөөд найрамдал цусланд очиж ингэж оролцохоор болсон. Тэгээ тэр цусланд ингээ очиход яг эрх зүй чиглэлээ сонирхдаг тийм хүүхдүүд бол байгаа байхгүй. Тэгээд манай нөгөө ангийн хүүхэд бас миний найз охин ингээд бид гурав нэг баг болоод явсан. Тэгээ тэр үед би үүндээ амлалт өгчээсэн байхгүй. Одоо хинэн хамгийн сайн өнгөлөгч болохоо үзье гэд ингээд гурван найз ингээд би эндээ тангарагтай явжсэн. Тэр үедээ бол аль хэзээ өнгөлөгч болцсон байсан гэж байгаа сэтгэлдээ гуруулаа тий. Тэгээ хин илүүгээ үзье гэсэн болохоос хин өнгөлөгч болохоо үзьегээгүй байхгүй тий. Тунгай мэрэгчлэр ажиллаад байсан. Бari маань нэг жоохон өөр мэрэгчлэрс би бушаал өөр явж исэн тэгэл би тэгэхэд заа ялагдсан юм байна л гэж бодсон шүү дээ. Хамаатан саданд ч юм уу тэгээ ерөөсө хуйлч хүн бол ерөөсө байхгүй. Тэгэхэд би цор ганцаараа ингээд хуйлж болохоор ингээд шийдээд орж ирсэн. Тэгээд би цагдаагийн активд 2002 онд элсэж ороод тэгээд 2006 он төгсөөд тэрнээс хойш тасралтгүй хуйлчаар ажиллаж байгаа. Их сургуульд орчоод би төөх ийм гоё нарийн юм байна. Ингэж хүний харилцааг зохицуулж болдго юм байна. Хуулийг таньж мэдэх, хуулийн хүн болох надад улам л илүү тийм сонирхолтой байсан. Тэгээ нэг өмгөлөгчийнхөө гэрчлэгийг авна гэдэг чи одоо бүр ингээд нэр төрийн хэрэг байхгүй юу? Хуульч хүмүүст олон дахин шалгалт өгдөг, хуульчин шалгалт өгнө, ахаад өмгөлөгчийн шалгалт өгнө. Тэгээ яг өмгөлөгчийнхөө гэрчлэгийг авчаад ингээд цаа шинэхийн тамхтай. Тэгээ цаа шинэхийн үнэлэхтэй ингээд байж хахад манай найз одоо над дээр ирж исэн. Тэгээд тэр яасан бэ гэхээр эмэгтэй дүүн ингээд газартай холбоотой юм маргаан өссөн байна. Тэгээ чи энэ дээр өмгөөлөгчөөр ажиллаад өгөөч гэж хэлжсэн. Тэгээ би анх удаа ингэж бие даагаад хүнд хуульцсан тусалцаа үзүүлэх гэж байгаа байхгүй. Тэр надад ингэж бүр мартагдашгүй тийм айгу маш сайхан дурсамж байдаг. Бүхэлдэн том заграгааны нэргийн шүүх рүү ингээ аав ганцаараа өмгөөлөгчгээд ингээ ороод тэгээ тэр хүний эрхийг хамгаалуулаад ингээд шүүх хуралд орохдоо ингээд нэг хүүхдээ гадаа үлдээсэн. Тэгээ шүүх рүү орж гарч ирэх хүүхдээ хөхүүлдэг. Тэгээ тэр газрыг ингээд яг хууль ёсны дагуу болгоод авч өгчээсэн. Ер нь бол хуульч өмгөөлөгч хүн бусдад яг одоо мэрэгжлийнхээ дагуу тос хөргөж яадаг хүн байдаг. Яг юм шиг зарим тохиолдолд маш яаралтай үе, зарим тохиолдолд бол тэр урдчин сэргийлж үзлэг хийдэг шиг урьдчилан зөвлөгөө өгдөг ийм чухал ажил байдаг. Одоо манай ахмад өмгөөлөгч нар хэлдэг их буянтай ажил гэж хэлдэг. Хуульч хүний хамгийн чухал зүйл ёс зүй. Нэгдүгээрт ёс зүй, хоёрдугаарт ёс зүй, гуравдугаарт ёс зүй. Хүний амьдрал нэг уналт гэж байдаг да. Гэхдээ тэр нь уналт нь миний хувьд л дээшээ уналт байсан. Яг ирээдүйдээ яах вэ? Яаж байвал зүгээр үү гэд ингээд яг бодож байсан. Яг тэр үедээ өөрийнхөө одоо хүртэл ингээд зөвлөө явж байгаа. Бас тэр 2002 он цагдаагийн активд орох үед бас яг биднийг ингээд яг үлгийдэж авч тоосч авч байсан. Удирдах зөвлөж өгдөг тийм залуухан багш байсан. Тэгээ за багшаа би одоо ингээд бие даасан хуулийн фирм байгуулвал та юу гэж бодож байна? Тэгээ тэгсэн чинь багш маань окей. Хуулийн фирм байгуул. За хажуугаар нь чи судалгаа хийх хэрэгтэй. Хууль бол ингээд цэвэр судалгаан дээр байх хэрэгтэй. Чи ч өөрөө мэдж байгаа. Тэгээ өөрөө нэг эрдэмтэн хүн учраас намайг илүү судалгаараа чиглүүлж байгаа байхгүй. Тэгээд одоогийн байгаа партнер болох их чаргал гэдэг юм хуульч эмэгтэй дээр очисан. Чи надад ингээд нэрээ ашиглуулаач гэж хэлсэн. Тэгээд яагаад тэгж байгаа гэхээр хуулийн фирм байгуулахын тулд заавал тусгай зөвшөөрлөлтөй 2 ба түүнээс дээш итгээд хуулийн фирм байгуулах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд би найз дээр очиж хэлсэн чинь найз маань шууд надад юу гэж хэлсэн бэ гэхээр явал явсан шиг авъя. Хуулийн фирм байгуулах чиний цаг болсон гэж үзэж байгаа бол би ч гэсэн яг чамтай санал нэг байна. Нэр төдий би бол хийзээ байхыг хүсэхгүй байна. Одоо бол миний ч гэсэн цаг ирсэн гэж хэлсэн. Тэгээд яг ингээд анх хуулийн фирмээ 2008 онд
өсгөн байгуулжсэн. Хуулийн фермийн дандаа өсөлттэй явсан. Энэ хугацаанд хамгийн их үр гүйцэтгсэн бол манай гүйцэх захирал маань Тунгалаг наран өмгөөлөгчийн маань хамгийн гол чухал үүрэг байсан. Дуутахад бол их төвөгтэй юм шиг хэрнээ энэ уулын их учир утгатай нэр юм байгаа юм. Санхүү бизнесийн эрх зүйн зөвсөлдсөл гэсэн ийм утгатай үг юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр хоорондоо зөвшөлдсөх юм бол биднээс зөвлөгөө авч байгаа энэ хүмүүст бол маш том давуу байдлыг бол олгох юм байна гэж ингэж харж энэ хуулийн фирмийн нэрийг өгчээсэн. Одоо амьдрал гарч ирсэн шийдвэрүүдээс бас хамгийн нэг зөв шийдвэр байсан. Нөгөө талдаа их сорилт байсан. Нэг талдаа байгууллага удирдах авч явна гэдэг чинь эргээд өөр дөөрэ маш олон ачаа үрж байгаа байхгүй юу? Үйлчлэгч хэлээ байхгүй. Тэгээ шалаа угаана, ширээгээ цэвэрлэнэ, кофегоо чанана, үйлчлэгчийг орж ихэд материал аав бэлдэнэ, тэ. За тэгэл цаашдаа бүр нөгөө арай жоохон олоолаа болоод ирэнгүүт нөгөө өдрийн хоолоо шийтгэхийн тулд нэг ээлжин дээр өдрийн хоолоо хийнэ гэл ингээл. За тэгээд бүр ингээд цагийн тулаад ингээд тайлан майлан дээр суугаад ингэх юм бол тайлангаа хийгээд суун. За тэгээ хаяа захирлаа хийн. Тийм байсан. Одоо болоод ингээд яг илүү тогтолцоо чиглэл рүү орж байгаа. Тэгэхэд энэ болол ингээд ерөөсөө хүн одоо хөлд ордог шиг аливаа зүйлийг сурдаг шиг байгуулагч гэсэн соёлын сорж бий болж ингэж явт юм байл. Миний дээрээс нэмээд манай хуулийн фирмийнхний манай хамт олонны зорилго төр зорилго бол ерөөсөө хүмүүсийг шүүх рүү очиулахгүй байх зорилготой. Тэр тусмаа бизнес эрхлэгч нарыг одоо шүүхийн өмнө зогсоохгүй байх зорилготой. Хоёрдугаар гэх юм бол Монгол улсад л энэ яг хуулийн салбарын бизнес гэж хэрэг харах юм бол хамгийн зөв тогтолцоотой одоо яг гишүүдтэй толгуурласан тэгсэн мөртлөнгөөс эргэн бүрд хүрэх боломжтой ийм өргөн цар хүрээтэй хуулийн фирмийг бий болгох юмсан. Өөрөөр хэлбэл компани засаглалыг хуулийн салбарынхны засаглал руу оруулж ирэх юмсан гэсэн ийм одоо том хүсэл мөрөөдөлтэй ийм хамт олон байгаа. Манай хуулийн фирмийн тухайд яаж байгаа гэхлээр дандаа тийм зөвлөх үйлчилгээний зөвлөх хүмүүсийг илүү татан оруулж ирдэг. Тээврийн салбар чинь маш том салбар те. Тэр салбарыг мэдхгүй хүн одоо хууль эрхцээнд тусалцаа үзүүлнэ гэдэг нь өөрөө жоохон өрөөсгөл ойлголт болж эхэлж байгаа байхгүй. Тэрэн шиг татварын хувьд, санхүүгийн хувьд те, оюуны өмчийн хувьд, барилгын хувьд, уул уурхайн хувьд, за бүр цаашлаад эмнэлгийн хувьд ингэж нарийн мэрэгсэн болсон хүчнийг бэлдэж гаргаж ирж тэр чиглэл рүү одоо хүмүүсийг чиглүүлжээж энэ одоо салбар бүрээр мэрсэн одоо бизнес эрхлэгч нарт илүү тус тэмтэй ийм болж байгаа. Тэгээд дээрээс нь манай зөвлөх хүмүүс маань шүүгчээр ажиллаж байсан хүмүүс, салбартаа эрдэмтэн доктор хүмүүс байдаг учраас манай хуулийн фирмийн өнгө бол стол 7 өнгө гэж байдаг бол 10 өнгө гэж байдаг бол тэр одоо хэрэгэл ажилладаг гэсэн. Иргэний болон эрүүгийн чиглэлийн өгүүлэгч нар хамтдаа сууж байгаа. Дээрээс нь бид нөгөө зөвлөх тэг хамт орж агаад энэ хэргийн мөнгө юу нь яаж аль чиглэл рүү явах юм бол эцсийн дүндээ хамгийн амжилттай шийдвэр гаргаж болох гэдэг асуудлыг ярьж шийдсэн зүйтэй явах гэж бодоод байгаа. Хуульч өмгөөлөгчд бол ер нь баримтан тулгуурлаж шийдвэр гаргадаг болохоор бүх баримтанд төлөвтэй цуглуулад за тэрэн дээрээ нөхцөл байдлаар дүн шинжилгээ эхлэх хийсэнийхэн дараагаар ямар их хүмүүс оролцох уу, ямар шийдвэр хүртсэн байдлаа гаргаж болох уу гэдэг шийдвэр байна. Одоо яг үндсэн бүрэлдэхүүн маань бол нэг 14 тавлаа ажиллаж байна. За тэгээд гэрээ төмөөлөгчтэй нэлээд нэг 20 гаруйлаа ажиллаж байна. Тэгээд бид 2 жилийн өмнө Хятадын эхнээсээ 3 дахь хуулийн фирмтэй хамтран ажиллах гэрээ байгуулад энд салбарыг байгуулсан. Тэгээд тэр хүрээлээрээ бол бид нар бас 21 аймагт салбартай аймаг бүрт байх гэхээс илүү бүсчлээд бид нар ийм нэг юм 5 бүсийн хүрээнд хаан чиг л одоо өөртөөхөө салбараар дамжуулаад хууль зүйн цэцээ өзөөж хэрэгшгийг хамгаалж ажиллах боломжтой ийм одоо бүтцийг одоо бий болгоод ажиллаж байгаа. Миний одоо хамгийн харамсдаг ч юм уу эсвэл энийг мэдээсэй гэж боддог зүйл болохоор найзууд эсвэл хамтрагч нар хоорондоо бизнес хийхдээ гэрээ хийгээч гэж одоо үнэхээр зөвлөмөр идэг. Цаг хугацаа өнгөрсний хэрээр нөгөө хүнийгээ таньж мэдээд эсвэл нөгөө бизнесийн орчин өөр болоод ирэхлээр хүний сэтгэл санаа хуурж эхэлдэг. Тэрний дараа юу гэхээр нөгөө хамгийн сайн найз нь хамгийн том дайсан болж хуурж байсан. Ийм олон кейсийг би бол харж байсан. Эсвэл ингээ гэр бүл болоод салж байгаа хүмүүс эдэн штэ. Тэгэл анх харахтаа салгаад үг гэл нэр нь
тэрстэ намайг тэгж гураад ингэж гомдоогоод тэгсэн байхгүй юу ийм байсан байхгүй гэл ингээл асар их гомдолт хийсэн тийм бай. Тэгэл тэр гэр бүлийн харилцаанд бол яг эрэгтэй эмэгтэй хүмүүсээс хоёулангаас нь хамаарч идэг болохоор өр хүүхдээс нь ч хамаарж байгаа тэр зүйлүүд байна тий. Энэ болгоны чинь нюансыг олж тайлбарлаж ингээ хэлэхлээр нэг уужирж аваад ямар азар би тантай очроо гэл зарим хүмүүс нь үнэхээр бас тэгж баярлаа гэж хэлээд гарах хүмүүс бас байдаг. Хамгийн нэгдүгээр тавьж байгаа зүйлээсээ ёс зүй. Байгууллагын ч ёс зүй тавигдана, хууль чимгэлэгчийн ч ёс зүй тавигдана. Ингэжээж энэ өөрөө ямар үнцнийг бүтээж байгаа гэхээр үйлчлүүлэгч маань, харилцагч маань хизээч өөртөө нь өрсөлдөхгүй юм байна гэдгийг нэг тарж байгаа. Хоёр дахь юм бол энэ нууцлалын асуудал. Боёо мэдээллийг цааш нь задруулахгүй байх асуудал. Хоёр дахь юм бол шударга байдал. За энэ гурван хоорондоо ингээд те эвцэлд нь нэгдэж байж гэмээр ямар ч үйлчлэгч маань аюулгүй байдал те эргээд энэ итгэх итгэлийг төрүүлж байгаа. Тэгэхээр бидний болон л гол цааш байгаа зүйлээрсээ бүх одоо ирсэн өөрчлөгчтэй ч хэлж байгаа нь хамтарч ажиллагаа хууль чимгэлэгчтэй ч хэлж байгаа нь шинээр орж байгаа ажилтнаа санаалдаг зүйлээр за ёс зүй. За эхлээд өөрөөсөө асуугаараа ёс зүйтэй юу гэж бодоорой. За танд ингээд их хэмжээний мөнгө орлоод ирэхэд таныг цааш нь түлхэж чадах ёс зүй танд байгаа юу? Эсвэл нөгөө талын харилцагч өөрчлөгч танд тэ өөр нэг ашигтай санал тавихад та тэрийг үгүй гэж хэлэх ёс зүй байгаа юу? Тэ тэгээд өөрчлөгчийнхээ эрх ашигыг тууштай хамгаална гэсэн ёс зүй танд байгаа юу гэх тэ энэ асуудлыг л тавьж яаж ерөнхий бол манай байгууллагын үндсэн гол баримтлагын зарчим бол ерөөсөө ёс зүй. Манай бол 3 хүүхэдтэй. Том хүүхэд маань бол хүү одоо 19 настай. Монгол Улсын их сургуульд IT чиглэлээр сурж байгаа. За 2 баг маань болохоор 2 охин. Нэг нь 9 настай, нэг нь 14 настай. За ингээд 3 хүүхэдтэй. Дугаанаар яваад аялах хамгийн гоё газар бол ерөөсө Тархан Сэлэнг тий. Үнэхээр гоё байгальтай тий. Урагшаа яваад бол тэгэл дан эзгүй талаар явсаар байгаа л. Түлээд байгаагүй юм байна. Дугаанаар яваад байгаа биш. Тийм. Зоолчсыг явуулсан. Золччихөө. Тийм. Муудалтай. Машингүй юу? Дугаанаар явахтай юу? Зөв. Тэгэл яг өөрийнхөө өөрчлөлтийг тэр чирээлөө. Зөвхөн ганц аймгаар аялж байгаа болохоор тэнцэнийтэй амарч байна. Миний хань ижил бол Мөнхөгийн Батулга гэж хүн бол байдаг. За энэ хүн болоод хөлийн цэргийн хүн. За одоо бол дотоод иргэн их сургуулийн, хөлийн сургуулийн дэд профессорын албан тушаал дээр ажиллаж байна. Бид хоёр 10 жилээс хойш өргөж байгаа. Их сургуулаа төгсөхдөө гэрлээд ингээд түүнээс хойш ингээд 20 жил, 22 жил хамт байна. Тэгээ миний ханийн одоо дэмжлэг, тусалцаа, тэр одоо санаа, хамгаалалт, тэр өөрийнхөө одоо гар, оюун ухаан, ур чадвар бүхэл зүйлээрээ туслаж дэмжээгүй байсан бол өнөөдөр магадгүй би энд сууж авахгүй байх байсан баг. Шаал өөр ажил хийгээд явж байхыг ч үүсэхгүй. Тэгээ ер нь ингээд нэг хууж гэр бүл байгаа хүүхдүүд чи өөрсдөө их тийм өөрийн мэдлгүй бид нар чинь тийм одоо реакшн гаргаж идэм байж тээ. Тэгэд ямар сандаа одоо нөгөө манай охин татлаг баримт нь хаана байгаа гэсэн. Тэгээ ингээд бодохоор хууль гэр бүл байгаа болохоор тийм ойлголтуудыг бас авч яадаг юм шиг байна. Бид нэр ирээдүгөө ямар байлгая гэж хүснэ түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийх ёстой. Тэр нь юу вэ гэхээр хүн болгон авилгахт үгүй гэж хэлдэг байх ёстой. Хүн болгон шудрах хүссэн өмнө өөрт нь хохиролтой байсан ч үгүй гэж хэлэх ёстой. Яагаад гэвэл хэн нэгэн танилтай хүн илүү гэрээ хэлцэлгээд илүү давуу байдал олж авдаг. Шудрах ус нийгэмд битгий амьдраасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Нийгмийг зөвхөн хуульчнаар авардаггүй, хуулийн мэдлэгтэй хүмүүс авардаг. Тэгэхээр бүх хүмүүс хуулийн мэдлэгтэй байх нь их тайван, эрх зүйтэй одоо шудраг ийм нийгэм тогтоход одоо чухал. Үйлчлэгч нарт болон биднэрт зөвлөж, биднийг ингэж сургаж, хүмүүжүүлж, мэрэгжлийн хувьд маш олон зүйлээр зөвлөж өгж байгаа. Зөвлөх доктор, профессортоо зөвлөж явж байгаа гавьяат эдийн засагч, гавьяат тээвэрчин байгаа энэ хүмүүстэй бүгдэнд нь би баярлаа гэж хэлхийг хүссэн. Аав ээжтэй баярлаа. Ах дүү нартай баярлаа. За дээрэс нэмээд хань ижилдээ өр хүүхдтэй дэмжижсэнд өргөж дэмждэгт бас баярлаа. Хоёр дахь гэр болсон энэ ажил те бүх зүйлд маань дандаа хамт явцсан миний партнер эмэгтэй, махлын их чаргалгаад эмэгтэй байгаа. Тэр эмэгтэйд бас өдий хүртэл хамт байгаа. Дээрээдүүд бас хамт байх болсондоо маш их баяртай байдаг шүү. Маш тамаар бас бүгд нь баярлаа гэж хэлмээр байна.